Сайн байцгаана уу? Өнөөдөр Солонгосын хаврын хар өлсгөлөн хон гурдгаа гэдэг нэг хэлц үг байдаг. За тэр хэлц үг ямар юуны учраас ямар утга санааны улмаас гарваа гэдэг тухай ярилцъя гэж бодлоо. За үндсэндээ бол Азийн ихэнх улс орнууд бол өлсгөлөнд бол маш их нэрвэгдэж байсан байдаг. Зүүн өмнөд Азийн улс орнууд бол хүн ам бол их байсан. Нөгөө талдаа хүнсний бүтээгдэхүүн бол асар их хомсдолтой байсан бөгөөд за үүнийхээ улмаас бол түүхийнхаа урт хугацааны туршид бол өлсгөлөнгийн байдалд бол олон удаа нэрвэгдэж байсан байдаг. За тэр дундаа Солонгос улс бол өлсгөлөнд бол нэрвэгдээд явж байсан байдаг. Нэн ялангуяа тэр ядуу тариачин арт түмэн бол асар их өлсгөлөнд өртөж байсан байдаг. Хавар будаага тариад ногоогоо тариад тэгээ намар ургацаа хурааж явдаг. Азийн ихэнх улс орнууд бол намар бол ургацаа хурааж авсны баяр, ургацын баяр гээд олон хоногоор амардаг. За тэгээд намар ургацаа хурааж аваад намар, өвөл, хавар гээд хураасан ургацаараа хооллоод амьдарч байдаг. За тэгээ энэ тохиолдолд хавар болохоор зэрэг ядуу тариачдны ялангуяа үрийн будаага нөөцлөөд авч үлддэг. Тэгээд будаага тарьдаг байсан байгаа юм. Энэ үед үндсэндээ гэр оронд нь бол идэх хоол хүнсний зүйл бол байхгүй болоод үр хөвгтөө тэжээх аргагүй дэж ирсэн байдаг. За үүнээсээ болоод дөнгөж тарсан будаага бол идэх ямар ч арга байхгүй. Үлдсэн хоол хүнс байхгүй болохоор зэрэг модны холтос өв сургамлын үндсийг малтаж төөж иддэг байсан байгаа юм. За төрөний тэр хэлсэн хаврын хар өлсгөлөн хон гурнаа гэдэг хэлц үг юунаас болж ийн гэхэр зэрэг модны холцыг төөж аваад жижиглээд тэгээд тэрийг усанд хийж нэлээ удаан буцалгадаг байсан байгаа юм. Тэгэж буцалгах явцдаа хутгаад буцалгаад явжгаад боллоо гэж үзэхээр тэр усанд буцалгасан холтсыг бол иддэг байсан байгаа юм. За үүнээс үүдээд болохоор зэрэг модны холтос гэдэг чинь бас нэлээд тийм хатуу мод юм чинь хатуу хүний дотор эд эрхтнийг бас гэмтээдэг байсан байгаа юм. Жишээлбэл ялангуяа модны холтос идээд за хүн дээр бийцсахад бол үндсэндээ хүний шулуун гэдсийг бол ураад гардаг. Үүнээсээ болж хүн бол цус алддаг байсан байгаа. Нилээд их хэмжээний цус алдна. За энэ нь болохоор зэрэг тухайн тэр ядуу хүнд амьдралтай хүмүүст бол их дарамт болдог байсан байгаа. Наазах нь цусны халдвар авах, шархан идэхгүй удах, тэртээ өлсгөлөнд нэрвэгдсэн арт түмэн бол бие эсэргүүцэл дархлаа бол их сул болсон байгаа. Үүнээсээ болоод цус алдснаас болоод хүн дээр өвчлөх, бүр нас барах тийм тохиолдлууд бол их гардаг байсан байгаа. За ийм нөхцөл байдлын улмаас бол тэр хэлц үг бол гарсан байдаг. Үндсэндээ энэ юуг харуулж ийн гэхээр зэрэг өлсгөлөн байдал өлсгөлөнгийн дараагийн шат болох тэр өлбөрөх гэдэг процесс яваад
Энээс болоод хүн бол бараг сэтгцийн өөрчлөлт эмгэгт хүрч байгаагаас үүдэж ийм хүндрэлтэй нөхцөлд очдог байсан байна.